За ингээд Чинзос Book-с та бүхэндээ энэ цаг үеийн сонсож байгаа цаг үеийн мэндийг хүргэе. Тэгээд одоо энэхүү суугаа нээгээд 14-ч баг хоноогүй байна. Тэгээд одоо subscribe, like сэтгэлдлүүд бас тодорхой хэмжээнд ирсэн байна. Маш их урам авч байна. Тэгээд хүн чинь ер нь урмаар л явдаг юм байна шүү дээ. Тэр үнэхээр гоё санагдаж байна. За тэгээд 7 хоног болгоны одоо эцсээр та бүхний бичсэн сэтгэл үлдээсэн комментуудыг одоо уншиж бас талархлаа илэрхийлмээр байна. Тэгэхээр за миний хайртын зүрх гээгүүлэг дээр болохоор ган чимэг гайхалтай гэсэн байна. За итгэл содном баярлаа гэсэн байна. Цэги баярлаа гэсэн байна. За энэ бол одоо энэ үндэс суурь гэдэг хүний коммент бол үнэхээр гоё байсан. Хөөх ямар гоё хоолойтой залуу вэ? Сувгийг чин даглаа. Аимшигын зохиол унших сонирхолтой бол уншаад оруулаад өгөөрэй гэж хүсмээр байна гэсэн байна. За энэ хэсгээр саяны хэлсэн одоо бүх хүмүүстээ маш их баярлалаа. За тэгээд аимшигын зохиол одоо айгүй их зохиол уншигдсан байдгийн байна лээ. Гэхдээ би судалж байгаа. Ямар ч байсан аимшигын сэтгэл сэртгийлгэм тийм болсон явдал энэ би одоо судалж байгаа учраас олж та бүхэндээ одоо хамгийн сайнаар уншиж гоё хүрхийг хичээх болно. За тэгээд энэ бүх хүмүүстээ маш их баярлалаа. За дараагийнх нь болохоор намайг хайсан аав гэдэг. Энэ дээр болохоор Үлсээ Тамир миний амьдрал шиг юм аа 2 хүүгээ их сандгаа гэж байна. За бас сэтгэл нь хөдөлсөн юм шиг байна. 2 хүүтэйгээ удахгүй уулзаарай. Удахгүй уулзах баха гэж одоо ерөөё. За бас маш их баярлалаа. Тэгээ би энэ дээр бас үлдээсэн коммент үлдээсэн байгаа бүх хүмүүс та бүхэндээ маш их баярлалаа. Илүү сонирхолтой гоё өгүүлэлгүүд оруулахыг хичээх болно. Маш их урам авч байна. Дахин баярлалаа гэж бичснээр дахин уншиж байна. За орхон туул хамаг нүлмээс асгарчихлаа гинэ. За бас сэтгэл найг хөдөлсөн байна. Баярлалаа. За Нэм очир бата баярлалаа гэсэн байна. Баярлалаа. За ган чимэг дотор ортол унших юм аа. Яг игзэгтэй үед нь дуусчихлаа. Цаашаа юу болсон болоо гэсэн байна. За энэ ингээд дуусч байгаа маа. Тэгээд үргэлжлэл байвал би заавал үргэлжлэлийг оруулах болно. За энэ хоёг дэлгэр дэги сайн байна уу? Сайхан уншижээ. Үргэлжлэл би юу баярлаа гэсэн байна. За үргэлжлэлийг нь бол оруулсан байгаа ах шүү. За баярлалаа. За Монк дажгүй шүү. Октоуда зөв хүмүүжил өрөвдөлтөй монголцруудаа гэсэн мэн. За яг энэ бас хувийн үзэл бодол байна. Тэгээд үзэл бодлоо илэрхийлсэн юм шиг байна. За ямарчсан баярлалаа. Тэгээд мөнх зул ган зөрөг сайхан уншижээ баярлалаа гэсэн мэн. За бүгдэнд нь баярлалаа. За дараагийнх нь амнес үнтэй амийн төгсгөл хэсэг дээр би энэ дээр харин зүгээр санаандгүй тэгээд буруу бичсэн байлаа шүү. Уучлаарай. Даашка мөнх 2 төгсгөлгээд засч бичиж өгсөн байна. Маш их баярлалаа. За NG бэлгээ баярлалаа. Үгээ тод зэгцтэй ойлгомжтой сайхан өгүүлдэг хүүрнэгч ажээ гэд 3 зүрх тавьсан байна. За маш их баярлалаа. За дараагийнх нь Монк. За түрүүн бас сэтгэлээ үлдээсэн байсан Монк. Ёо монгол хэлээ зөв бичиж сур гинэ. За ойлголоо би алдаага зассан. Баярлалаа. За дараагийнх нь болохоор амнес үнтэй амийн эхлэл хэсэг байна. За энэ дээр Болортой Батбаяр ёстой гоё үнссэн байна гэж байна. Баярлалаа. За амар жаргалаг гүн баярлалаа гэд 3 зүрх амжилт хүсье гэсэн байна. За маш их баярлалаа. За Баасан жав мишигд орж баярлалаа. Гоё зохиол байна. Үнэхээр харамсалтай юм аа. Хичнээн сайхан хүмүүс ингэж хилмигдэж тамлуулсан болдоо гэсэн байна. Тийм ээ үнэхээр өрөвдөлтөө одоо тэр үе 1937 оны хилмигдэл гэдэг бол маш аимшигтай зүйл болсон. Бид нар энийг маш олон зүйлээс харж уншиж сонсч ирсэн. Тэгэхээр ийм зүйл дахиж битгий болоосай л гэж боддог доо. За дараагийнх нь миний хайртын зүрх гэ өгүүлэг дээр цэги баярлалаа гэсэн байна. За баярлалаа. Итгэл содном баярлалаа гэсэн байна. За маш их баярлалаа. Ган чимэг гайхалтай гэсэн байна. Баярлалаа. Энэ давхардаг үл баймэр. Хөөх ямар гоё хоолойтой залуу бай. Сувгийн чин даглаа аимшигын зохиол унших сонирхолтой уншаад оруулаад өгөрэй гэж хүсмээр байна гэж дахин бичсэн юм шиг байна. За би аимшигын зохиолыг судалж байгаа. Тэгээд
айлхор та бүхэнд маш сонирхолтой, маш сэтгэл сэртгийлгэм тийм аимшиг зохиол уншиж оруулахыг хичээх болно. Баярлалаа бүгдэнд нь. За хин сэтгэл дээр одоо нөгөө их муурын тухай нэг хөөрхөн түүх байсан шүү дээ. Тэрэн дээр их амтан гэж гайхалтай харин хүн төрхтөө бид гээд 3 цэг тавьсан байна монк. За алтан цэцэг ирэхэс баярлалаа сайхан түүх нэ ямар ч ихэн сэтгэл үнэхэр агуу тийм ээ. Одоо ямар ч амтанч бай хүнч бай их хүн гэдэг тэр хүний сэтгэл гэдэг юутай зүрлэшгүй ямар агуу гайхалтай вэ гэдгийг одоо энэ хин сэтгэл гэдэг энэ түүхээс бас бүгдээрээ мэдэрсэн байх. Ер нь бид нар мэддэг үнэхээр гайхалтай ээж хүн гэдэг бол за итгэл содном 3 зүрх дарсан байна. За маш их баярлалаа та бүхэндээ. За дараагийнх нь намайг хайсан аав гэдэг дээр мөнх зулгаан зөрөг сайхан уншижээ баярлалаа гэсэн байна. За баярлалаа. За хамаг нүлмээс асгарчлаа гэж орхон тул үлдсэтгэлээ үлдээсэн байна. Сайн байна уу сайхан уншижээ үргэлжлэл бий юу баярлалаа гэсэн байна. Хуяг дэлгэрдээ. За үргэлжлэлийг оруулсан байгаа. За алтан цэцэг ирэхээс маш их баярлалаа. Үнэхээр сайхан уншиж байна. Улам их амжилт хүсье гинэ. За маш их баярлалаа. За ингээд ямар ч байсан их шиглэн дахиад гоё түүх хурдан оруулаарай гэсэн байна. За ингээд сэтгэгдэл үлдээсэн та нарын намайг одоо өшөө олон юм хийлгэх, дэмжих ганц одоо зүйл чинь бол тэ сэтгэгдэл үлдээх, саб дарах, лайк дарах тэ бүр болж өгвөл шеэрлэх. За эднэрийг л та нар надад үзүүлж хахад би маш хурам авч цаашаа маш гоё сонирхолтой өгүүлбэрүүдийг болсон явдлуудыг цаг алдалгүй та бүхэндээ хүргэх болно. Тэгээд намайг дэмжиж байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээ миний сувгийн subscribe одоо 323 болсон байна яг одоогийн байдлаар. Тэгээд нийт та бүхэндээ 1 2 4 7 та өгүүлэг болсон явдлуудыг оруулсан байна. За тэгээд өшөө олон сонирхолтой гой өгүүлэг болсон явдлууд за болж өгвөл бас та бүхний сонирхдаг аимшигын тийм өгүүлбэрүүдийг оруулахыг хичээх болно. Тэгээд хамт байсанд маш их баярлалаа. Хичээж ажиллах болно. Бүгдэнд нь аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсье. Баярлалаа.